Bobby Trice, real name, no gimmicks. Two trailer park girls go round the outside, round the outside, round the outside. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Батолгын Баасан дэрж гэдэг Монголын оюухан академи тогтоолтын ахлах багш тасгалжуулагч олон улсын 2 дугаар зэрэглэлийн шүүгч байна. Хурдан уншлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос одоо анхны тамирчин болж оролцсон. Урд нь бол яг Хатнаа өгшийн хувьд, Хатанбаатар өгшийн хувьд бол энэ оюуны спортын замнал нь хурдан уншлагаар эхэлж исэн. Гэвч одоо энэ нь бол олон улсын тэмцээнд оролцсон амжилтаар бүртгэж байгаа. Тэгэхээр энэ дэлхийн аваргад оролцсон анхны тамирчин болсондоо туйл их баяртай байгаа. Дээрэс нь эндээс амжилт үзүүлсэндээ бол үнэхээр их бахархаж байгаа. 1 минутанд дундаж үгийн тоо бол 815 гээд тэгээд үүгээрээ ойлгоцсон 90% гээд үүгээрээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн байна. Тэмцээн дээр болохоор нэг ийм сонирхолтой зүйл байгаа. Урд өмнө нь дэлхийн нийтэд хизээч хэвлэн нийтлэгдэж байгаагүй. За одоо юу гэдэг энэ сошиал сайтууд юу гэдэг нэгч гарч ирж байгаагүй тийм цоошин зохиол байдаг гэсэн үг. Нэгэсэндээ баг энэ тэмцээнд зориулж тийм зохиол бичсэн байдаг гэсэн үг байна. Тэгээ энэ зохиолыг бол тухайн одоо улсуудын хил хэлний онцлогтод тохируулад хил хэлэн дээр нь хөрвүүлээд за тэгээд өгдөг. Тэгээ монгол хэл дээр бол анх удаа ингэж тэмцээн хүлээн зөвшөөрөгдөж орж ирж байгаа гэсэн үг. Тэгээд тухайн ном бол 160 хуудастай байсан. Тэгээд үгийнхэн тоон 31,000 гаруй үг байсан гэж хэлжсэн зохион байгуулагчдын зүгээс. Латин хэл дээр болвол тэр нь нэг 28,000 гаруй үг. Тэгээ монгол хэл рүү ингээд хөрвүүлэгдэхээр орчуулагдаад эхлэнгүүт нь монгол хэлний үгсийн сангийн баялаг өндөр. Тэгээд тийм учраас бас энд 31,000 үг болсон байлаа. Тэгээд энэ уншлагын хувьд миний төлөвлөжсэн төлөвлөгөөр болохоор 32-оос 34-5 минутанд тэгэхэд хамгийн удаандаа 35 минутанд дуусгах гэж бодсон байхгүй. Тэгэх юм бол яг нэг юм үгийн тоо бол болох гээд за яг хөө мэдээж амжилтаа бол юу гэдэг бүр том зорилго тараагүй ч гэсэн за ерөнхийдөө энэ хавцаа байхад нэгдүгээр байрлал байж болно доо гэж төлөвлөсөн. Гисэн идэж гисэн яасан бэ гэхээр орчуулга нэлээд хүнд байсан. Маш чанга байсан. Тэгээд ерөнхий нэг юм агуулгууд л гараад тэгээд мэдээж тэр өгүүлбэрийн бүтэц бол тэр чигтээ алдагдсан. Ялангуяа сүүлийн тэр нэг 60 гаруй хуудас бол бүр ёстой нөгөө бидний хэлдгээр нэг халтуурдна гэдэг шиг юм болсон юм шиг санагдсан л да. Тэгээд тэн дээр жоохон хугацаа алдаад тэгээ 38 минут байсан. Тэгээд асуулт нь хүртэл нэг асуултыг бол ойлгоогүй тэр 20 асуултаас ямар асуулт вэ гэдээ ойлгоогүй. Тэгээ сүүлдээ яг тэн дээр бол за би энэ асуултыг үнэхээр ойлгохгүй байна гэж бичсэн. Тэр сургалтанд хамрагдсан эхний өдрөөс эхлээл ер бусын ертөнцид ороод ирсэн юм шиг санагдсан. Яагаад вэ гэхээр энэ цээжлэгч нь ийм гоё зүйл байсан юм уу? Хоох ингээл болоо юм уу? Би санаж штэ гэдэг мэдрэмж нь айгуу гоё байсан учраас энд л ингээл шууд нэвчв татагдсан гэсэн үг л дээ. Одоо юу гэдэг нөө бид нар ингээд цээжлэх гэж тэр олон шүлхийг цээжлэх гэж тэр одоо биологийн олон томьёоллуудыг цээжлэх гэж одоо тодорхойлолтуудыг цээжлэх гэж хүндрэлтэй байдаг байсан зүйлийг маш богино хугацаанд цээжлэж болоодсан баг. Тэгээд өөртөө ч итгэхгүй. Тэгээд энэ нөгөө надад аз жаргалтай байсан учраас тэрнээс хойш тасралтгүй байсан. Би өөрөө багш болохгүй гэж боддог байсан байхгүй. Тэгээд хүн болгон л ярьдаг баг. Би тэхгүй гэсэн зүйлээ тэгдэг дээ гэдэг. Яагаад би тэгж бодсон бэ гэхээр баг багтаа нөө эмээ дээр өссөн. Эмээ маань багш. Манай удам тэр чигтээ багш нар байхгүй. Тэгээд багш нар ямар хэцүү ажилдаг вэ гэдгийг ингээд хараад өссөн. Тэгээд цаг нар байдаггүй. Багшунд хизээч цаг байдаггүй байхгүй. Тэгээд за ерөөсөө л багш болохгүй шүү. Тэгэл за болохгүй дээ гэж уучсаж тэгээд болцсон байсан. Хүүхдүүдийнхаа ингээд амжилтаар асар их бахархдаг юм байлаа. Тэгээд ингээд энэ хүүхд маань яг л ингэндээ гэж бодцсон тэрэндээ хүрчхээр л ингээд бүр шууд нулимс цэлэгнээл те тэнд болчлоо штэ гэж ингээл бид нар чинь бол яг энэ мастрын болзлыг хамгийн түрүүнд хангахыг зорж хүүхдүүд маань явдаг энэ 5 болзол хангадаг. Тэр болзлоо ингээл хангах гал за одоо багшаа сүүлийн нэг шүү те гээл ингээл орно. Тэгэл бүх юмнуудаа яриад тактикуудаа ярилцаал за одоо ингэ шүү сэтгэл зүгийн ч ярилцаал ингээл оруулаад тэгэл гарч тэр төрөл дууслаа 10 минутын дараа ихэд л дуусчих. 10 минутын дараа Google очиход өөдөөс нэг инээмсэглэл яхад л за ингээл мастер гээл тийм чи бөөн тэрвэлтэй ойлгох нь ойлаал те. Тэгэл тэгжэл чинь энэ талд нь багшааж чадсан Google те. Яг уу 3 жил баярсан гэхээсээ илүүтэйгээр хүүхдүүдийнхаа яг нөгөө нэг чадаагүй үед нь илүү их хамт байх гэж л хичээдэг. Одоо яг тэр эдийг илүү дэмнэх гэдэг ч юм те. 2022 онд болохоор бодибилдингийн тэмцээнд орж исэн.
сонирхолтой. Тэгээ яагаад вэ гэхээр бие бэлдэр оюун санааг зэрэг хөгжүүлж болно гэдэг юм. Дээрэс нь яг энэ тэмцээнд орж байгаа нь асар нарийн юм дэглэн баримх ёстой байт юм байлээ. Тэгээд бэлтгэлийг бол дээд зэрэгээр хийх ёстой. Нэгч таслах ёсгүй, тэгжиж үр дүн гардаг гэдэг. Тэгэхээр энийг яг одоо шавнартаа зориулж тэр тэмцээнд орсон. Яагаад вэ гэхээр нэгч дэглэм алдахгүй, нэгч бэлтгэл таслахгүй, хоцрохгүй байвал ямар богино хугацаанд үр дүн гаргаж болдог вэ гэдгийг харуулахыг зориод тэгээд ер нь хагас жил дотор гайхалтайгаар өөрчлөгдсөн. Тэгээд эрүүл мэндийн шалтгаанаас болоод цаашдаа тэр тэмцээнд оролцоогүй. Ямар ч тайсан тэмцээн оролдоонд оролцсон. Өнгөрсөн жилийн үед бол яг энэ спорт өрөлтийнхөө тэмцээнд орсон. Энэ жил болохоор энэ хурдан уншлахын тэмцээнд орчиж байна. За эх жил болохоор яг энэ мотоспорт руу оръё гэж бодож байгаа тийм. Тэгээд жил болгон л нэг юм шинэ зүйлд өөрийгөө турший сорий гэдэг үднээс л явчихин. Тэгээд магадгүй хэрэгжил ч гэдэм юм уу хэдэн жилийн дараа мотоспортын тамирчин болцсон мастерч болцсон явж явах юм бас үгүйсэхгүй болов гэж бодож байна. Тэг хичээлүүд эхэлсэн байгаа. Тэгээд яг багт нь бол яг энэ спорт гэхээсээ илүүтэйгээр нөгөө яг хүүхдүүдийн сурах чадварт нь нөлөөлж байгаа учраас энэ нэгвэр нь бол зайлшгүй ингээд сургаад, заагаад, хичээл дээр нь ингээд зөвлөөд явж байгаа. Гисэн идэж гисэн хүүхдүүд том болохын ирээр одоо юу гэдэг эндээс өөрийнхөө хүсэл мөрөөдлөөрөө явах хэрэгтэй гэдгийг бол 100% хүлээн зөвшөөрдөг. Тэгээд манай том хүү одоо 13 хүрч байна. Тэгээд том хүү маань бол энэ спортод багтаа хичээлдэг байсан. За сүүлд 2 жилийн өмнө тэмцээнд оролцсноос хойш оролцоогүй өөр зүйл сонирхож байна. Тэгээд охинтойгоо бас нэлээд олон тэмцээнд оролцсон 7 настай. Тэгээд одоо манай баг маань 4 настай. Тэгээд хүүтэйгээ тэмцээнд оролцоод эхэлсэн байгаа. Тэгээд баг хүүтэйгээ одоо нэлээд сайн ажиллаад байгаа. Тэгээд сая жишээ нь сонирхуулахад охин маань одоо яг 2 дугаар ангиар хүрд цээжилж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүрд яаж цээжлэхэд хэцүү байдаг вүлээ те. Тэгвэл яг энэ оюухны академи арга техник байдаг. Зүгээр үлгэр ярьж явах үед л хүүхдүүд аз жаргалтаар цээжилдэг. Тэгээ охиндоо яг ингээд нэг хүрдийн цээжлүүлээл зааж өгөөл ингээд байжсэн чинь манай хүү хажууд баг хүү зураг зурцсан суугаадсан. Тэгээл инээчээл нэг ингээд харчаал ингээд байгаадсан. Тэгээ дараа нь ингээд охиноосоо за одоо тэдэн хэдлээ гэдэг ингээд асуусан чинь юу илээ аав яаж илаа гэдэг чинь хүү наашин тэгсэн штэ тэд үстэй гэдэг ингээд хэлсэн. Тэгээд хүү одоо 1-5 үрдээ цээжилцээ явж байгаа. 100 дотор одоо нэмж сурах гад явж байна. Тэгэхээр цаашаа бол тэгэл хүүхдүүдийг хөгжүүлсээр л байх чадхынхаа хэрээр ямар тач хэлсэн. Тэгээ өөрөөсөө одоо хэр яах нь те би эндээс боллоо гэх хүртэл нь ямар тайцсан хичээллүүлээл явж байгаа.